За сайн байцгаана. За энэ удаад хүүхэд багчуудаа ямар номыг санал болгох гэж байгаа гэхээр буддаг номын талаар олж мэдсэн мэдлэгээ эцэг эхчүүдтэйгээ хүүхэд багчуудтайгаа хуваалцахаар энэхүү жижигэмжлэгээ эхлүүлж байна. Буддаг ном бол өнөөдөр зүгээр нэг зугаа гаргадаг зүйл биш байх нэ. Энэ бол тархийг дасгалжуулж байдаг ухаалаг арга хэрэгсэл юм байна. Вау, гахалтайгаазтай. За тэгвэл өнөөдрийн бодсон жижигхэн ном биш тий. Маргаашийн бүтээл сэтгэлгээний үндэс суурь нь болж өгдөг гэж үзэж байна. Шинжлэх ухааны судалгаагаар хүүхдүүдэд зураг боддог ном хэрэглүүлснээр тархийг, сэтгэл зүрхийг, гарын жижигхэн булчингуудыг хөгжүүлж байдаг гэж дүгнэж байна. За тэгвэл буддаг номын гол 5 ач холбогдлын тухай дурдъя. Нэгт нь нарийн хөдөлгөөнийг дэмжиж байдаг гинэ. Зураг зурж будах үед хүүхдийн гарын булчин, хурууны хөдөлгөөний зохицуулалт, нүд гарын уялдааг хөгжүүлж байдаг. Судалгаагаар энэ нь бичих чадварын суурь үндэс боддог гин. Өнөөдрийн будсан будаг маргаашийн зөв үсгээ бичих суурь нь болно гэсэн. Хоёрдугаар анхаарал төвлөрөл нэмэгдэж байдаг гинэ. Энэ нь хүүхдүүд өөрийн гэсэн ертөнцийн, өөрийн гэсэн бяцхан, орон зайд анхаарлаа бүрэн дүүрэн төвлөрүүлж чаддаг гэсэн судалгаа байгаа юм байна. За 3 дугаар сэтгэл зүйг зохицуулж байдаг гинэ. Хүүхдүүд зураг зурх үед тайвшралыг мэдэрч стресс бухимдлаас бууруулж байдаг гинэ. Энэ хүүхэд гэлтгүй томчууд бид нар хүртэл стресс бухимдал үүссэн үед зураг зурх сонголтуудыг хийж байдаг шүү дээ. Тэгэхвэл өнгийн харандаа бяцхан хүүхдүүд маань амар амгалан бэлгэлдэг байх нэ. 4-р төсөөлөл сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж байдаг гин. Мэдээж шүү дээ. Өөрийнхөө сонгосон өнгөөр, өөрийнхөө зурсан зургийг, өөрийнхөө зохиомжоор бүтээсэн номоо будна гэдэг маань хүүхдийн баруун тархийн итгэцэлд маш өндөр нөлөө үзүүлж байдаг гэж байна шүү дээ. За 5 дугаарт нь өөрийгөө илэрхийлэх боломжийг олгож байдаг гинэ. Хэл яриагаар дамжуулж өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж чадахгүй байгаа зүйлээ өнгө дүрсээр илэрхийлэх бүрэн боломжийг эзэмшдэг гэж байна. Энэ нь өөрөө сэтгэл зүйн эмчилгээж болдог гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр үгээр биш өнгөөр хүүхдүүд өөрийгөө илэрхийлдэг байх нэ. Буддаг ном өөрийн гэсэн үндсэн хэд хэдэн ангилалтай байгаа. Бидний хувьд бол эдгээр номуудыг ажилласан байдаг. 1-р насны ангилал байгаа. 2-4 насныханд маань мэдээж дүрс нь том, агуулга нь өргөн хүрээтэй, өнгө ялгах, хөдөлгөөний жижиг, анхан шатны хөгжлүүдийг суулгаж байдаг учраас энэ төрлийн номыг сонгосон байна. За энэ ном байгаа. Энэ маань өөрөө 2 төрөл байдаг. За манай хүүхдүүдийн хувьд бол энэ номыг ажилласан байна. За дүрс нь том гэдэг. За дээр нь будсан ном маань өөрөө нарийн өөртөө ингээ будсан байгаа. 5-аас 7 насныханд ямар ном сонгож өгөхгүй гэхээр дунд зэргийн наривчлалд өсөх тоо хэлний элементүүд агуулсан номыг сонгож өгвөл танин мэдгүй мэдлэг нь нэмэгдэж байдаг юм. Бидний хувьд бол энэ номыг сонгосон байгаа. Энэ дээр юу вэ гэхээр хараа үлэг гөрөвлийн тухай буюу 6 номоо будчихна. Дээр нь яг шуу шиг өдсөдтэй өлөг гөрөвлүүд байсан гинэ гэдэг нэрэ зохиол уншчихна гэсэн үг шүү дээ. Ингээд танин мэдгүй мэдлэг нь нэмэгдснээ ачаар бас буддаг номоо будах нэ. За 8-аас дээш насны хүүхдүүдэд бол илүү деталь, илүү наривчлал өндөртэй мандала зэрэг номыг сонгож өгвөл зохимжтой гэж үзэж байгаа юм байна. Бидний хувьд бол энэ номыг сонгосон байгаа. Дээр нь бүтээл сэтгэлгээ бол маш илүү их хөгжиж байдаг гинэ. Энэ номын хувьд гэхээр энэ аягүй хөөрхөн ном байгаа хгүй яараа. Тайтгарал гэж юу юм бэ гэж зөвлөмжөө уншчаад дээр нь нэрэ тоо үсгээ дагаад номоо будчингууд нэрэ мандала зэрэг гэдэг энэ зургууд орсон байгаа хгүй юу? Илүү детальтай, илүү наривчлал өндөртэй буддаг номыг сонгож өгөх нь бидний хувьд бол энэ 2 ном байж чадсан юм аа. За энэ бүхний эцэст буддаг ном маань насны ангиллаас хамаарат сургалтын хэрэгсэл болж чаддаг юм байна. Зорилгоос хамаарат сэтгэл зүйн дасгал, агуулгаас хамаарат бүтээл сэтгэлгээг нэмэгдүүлж чаддаг ийм их ач холбогдолтой байдаг юм байна. Миний лав хувьд бол
яг мэдээллийг олж цуглуулж байх үед бол яахын аргагүй бяцхан хөөрхөн суулт бэлтгэгдэж байгаа хүүхдүүдтэй энэ буддаг номыг их ажилуулбал зүгээр санагдсан. Яагаад гэхээр 7 нас 6 насны хүүхдүүдийн сарууны хөгжил маш зөрүүтэй гэдэг юм билээ. 6 настай хүүхдүүдийн сарууны хөгжил ялимгүй бага байгаа хгүй юу. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь нөгөө бичих амархан ядрах гэдэг зүйлд өгтөөд байгаа гэсэн. Тэгэхээр бид нар урдчлаад эцэг эхчүүдээ буддаг номыг ажилуулж байвал хүүхдийн гарын сарууны хөгжил илүү хурдтай хөгжиж ядаж хүүхдүүдтэй бага ядрах нь биш үү? За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.